Монголын үндэсний телевиз 4К төсөл үзүүлж байна. Сундалайг шалбааг байхад сумбруудыг дов байхад цаг дөнгөж эхэлж байхад сахилдан дөнгөж хөхөрч байхад өвгдээд маань онтооллыг 12 амтны нэрээр нэрлэхээр болж гинэ. Үхэржил, баржил, тулайжил, луужил, могойжил, моринжил, хонинжил, мичинжил, дахиажил, нохойжил, гахайжил дуусаад он тоол маань эргэж тоологдох учиртай байтал эхний жилийн амтэн тодроогүй байжээ. Ингээд тэмээ хулгын 2 нэрэн оруулж 12 жилд багтахаар булаалдаж гиндэ. Холгоно гэд анхныхын жилиг надаар нэрлэлчихүүлж айта мөн ч сайхан болгож байна да. Ядаж он тоодол эхлэх гээд ахт чинь ганцхан өдөр ганцхан шөнөд үлдээд байдаг. Тимээхан. Тимээхан. Та ер нь 12 жил багтах гэж чухам юу хийж байна да? Тимээхан 12 жил дорё гэвэл арын амтд намайг шоолох уу? Эргэх тоодод бахтыг гэвэл ингэрийн амтд илгэлэх юм болов? Хариу ваасан сажанжаагүй хулган холын тэртэх цаг тооллын оронд очичихлоо. Ийм ч юм болох гэж дээ. За яах вэ? Энэ дэрснийх цаг тоололд яаж орсныг Мичхуагаас л асууж мэдье. Мичхуа, эргэх тоололд орох гэсэн юм би. Үүний тулд юу хийх учиртайг минь хэлж өгнө үү? Элбэг сурдаг эрдэм төгс учраас мэчин жил болж би тодорсон юм да. Миний дүү ядаж над шиг бүжиглээд үзэлтэй. Уран бүжиглэх сайхан л юм. Ургушгүй надад даанч авьяас алга да. Жил болж цаг тоололд орж болох юм болоо. Хорвогийн дөрвөн хүчний хамгийн хөөрхөн нь би юм гинлээ. Бодвол тэгээд намайг бар жил болгоо биз. Болж лавд өнгөхгүй баха. Бэр чадлаар тэнцүүхэн борхон туулаа минь. Он тоололд орох гэсэн арга ухаанаа зааж өгнө үү? Нэг их бэр арч юу хийх вэ? Харин над шиг хурдан байвал боллоо. Ахтайгаа нэг хурдаас арчих 12 жилд орчих чинь билүү? Нэг 2 Ороо, 4, 5, 6, 7, 8, 9, 10. Гүгтэйч би өгн гайгүй юмсан. Гэхдээ таныг лав гүцэхгүй нэ. Хөхт ингэж хуржигнээд байдаг. Үчигтэй л ах минь. 12 жилд орох гэсэн би. Арга ухаанаа зааж өгөөч. 12 жилд орох гэсэн арга зааж өгөөч гинэ. Айхтарлаа суултвай. Ах нь өөрөө яаж орлоо доо матчихаач.
өөрөө аимшигтай юм. Тэгээд л 100 жил болсон байх л та. Ингэсээр явтал наруудын цаад руу тонгойж цаг тоолол эхлэх хугацаа улам ойртсоор байж гинэ. Мого, мөр, хон, үхэр, тахя, нохо, гаха. Он жилийн тоолол болсон олон сайхан ах нар минь явдал учрын минь тунгааж ямар нэгэн арга зааж өгөөч дээ. Ямар ч арга нэмэргүй. Яг бидний шиг бол. Мичиг болохоор мичин жил. Бар шиг болохоор бар жил. Тоолой шиг болохоор тоолой жил болсон юм байна. Одоо л би ойлголоо. Олон амьтад цөмөөрөө адилгүй өөр шигээл байж чадсан учраас эрхэм тоололд орсон юм байна. Эргэх цагт нэрлэгдсэн юм байна. Тэгэхээр би ч гэсэн эрдний зүйлээр надад байдаг болохоор 12 жилд орж болохгүй гэж үдээ. Ой. Тэмээн жил болохын тулд би тэр бүх амьтны шинжийг биедээ авсан. Ажиглаж сайн хар ахан туулай хамартай, бар тавхтай, луу хүзүүтэй, гахаа гэдэгтэй, үхэр сүүлтэй. Үгүй тийм аха үгүй. Тэр ердөөч тийм биш. Та тэмээн жил болохын тулд тэмээн шиг л байх ёстой. Би хулган жил болохын тулд хулган шиг л байх ёстой. Эхлээд би үүнийг чинь ойлгосон. 90 цанаар явж мэдсэн. Байц. Мандах нарны туяаг магад төрүүлж харсан маргаж мэтгэх зүйлгүй 12 жил орно. Тэнгэрийн тэртээ хол одод гэрэлтэн анивчиж газрын энтэй галын дэргэд үлгэрийн цаг жаргажээ. Хэрэг тохоныг гэхээр харанхугаас тааж хайгаад байх юм. Хөөе нөхөө бараадыг гэхээр өглөө нарнаас хожигдчих байх та. Цаазаа яадаг юм блэ би? Тийм аха. Тэр юу вэ тийш хараач. Энэ юу вэ шаараач. Өгөөмөр сэтгэлдээ тийм ах минь. Өөр цайчгийн ортол өндөр бүхэн дээр намаа гаргаач тий өнхөлцөг минь хагарчих гээд байна. Холыг харахад толгой минь хоёр бүхнөөс өндөр билээ. Айн хавьяцхан хулган минь авираад өөрөө гардаа. Харин наран ургах дорн зүгт харцаан хандуулж болохгүй ш. Би тэгээд яах юм бэ? Орон зүг харуул хар. Урахын улаан нарыг чинь би За. Цэцэрхэд байвал шилгээж орхин ш. Нар баруунаас гарлаа гэв. Торноос наран ургахтан баруун удын оройд гал шиг улаан туяган тусахсаар манддаг байлээ. Ийхүү эрднийн зүйлээр болжод байдаг эрүү цагаан хулган нэгэн жил болсон гинэ. Эрднийн зүйлээр болжод байдаг эрүү цагаан хулган би нэгэн жилээ.